үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ерөнхийдөө манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бидний удаагийнхаа нэвтрүүлгээр эрчим хүчний системийн өнөөгийн байдал сэдвээр ярилцахаар зочин орж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Төвшин Чулуун эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Монгол улсын зөвлөх инженер ийм ирхэн байна. За бидний урилга хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг эхлэхийн өмнө би бас зочноо та бүхэндээ товч танилцуулъя. За Эрдэнэ Төвшин Чулуун инженер бол цахилгааны инженер, эдийн засагч мэргэжилтэй эрчим хүчнийхээ салбарт 30 жил ажиллаж байгаа. За бүр анх одоо монтёроос нэхлээд ингээд одоо бүх шат дамжлагаар нь дамжиж явсан хүн байна. Хяналтын албаны дарга гэж байна. Яаманд бодлого боловсруулахад ажиллаж исэн байна. За цахилгаан түгээхийн дарга бас байсан байна. Ингээд одоо энэ зохицуулах хорооны дарга ингээд ер нь энэ эрчим хүчнийхээ салбарт ажиллаагүй салбараар байхгүй юм шиг юм тий. Тэгээ ийм туршлагатай юм инженер ийм хүн байна. За тэгээ хоёулаа ярилцлага эхлэе. За энэ хамгийн түрүүнд би одоо энэ эрчим хүчний салбарынхандаа одоо баяр хүргэе гэж бодож байна. Одоо энэ өнгөрсөн өвлийн их ачааллыг одоо амжилттай давсан. Одоо та бүхний энэ бүх хүчин зүтгэл одоо энд байсан. Тэрийг одоо хэрэглэгчид нэр ойлгож байгаа. Баярлалаа. Энэ за ер нь бол 10 сард бол эхлээл одоо энэ Улаанбаатарын чи хэсгээр нь таслал ингээл за баларлаа бид за ийм байх юм байна гэл одоо манай гэр бүл чи ийм том нөө цахилгаан хораагуур аваад амар бэлдлээ шүү дээ. Тэгсэн чинь ашгүй тэгээд 11 сараас гайгүй болоод нэг тоглолт гаргалгүй ингээд явцсан. Их сайхан байсан. Тэгээд ер нь энэ улирлыг энэ одоо халаалтын энэ их ачааллыг давхад одоо үйлчилсэн гол хүчин зүйл юу байв? Тийм за ер нь 24-өөс 25 оны өвлийн ачааллыг бол манай салбараас амжилттай давлаа. За энд бол олон хүний хүч хөдөлмөр оролцоо байгаа. Одоо салбарын 17 мянган ажиглагчид. За тэгэл дээр нь одоо манай одоо бусад одоо энэ эрчим хүчний төрийн болоод хувийн орон нутгийн өмчтэй олон компаниудын оролцоо бол байгаа. Яг ер нь гол хүндрэл бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Эрчим хүчний салбар өөрөө их үүсвэрийн дутагдлалд орсон. Тэгээ их үүсвэрийн дутагдлалд орсон учраас яг өвлийн ийм оргил ачааллын үед бол бас ингээд хэрэглэгчдийг хязгаарладаг ийм байдалд ороод байгаа. Тэгээ яг энэ жил бол бас амжилттай давхад мэдээж 1 сарын 1-ээс ч гэдэм бөөрөл жүтийн станцын 150 мегаватт орж ирлээ. За Багнуурын батарей хораагуурын станцоос ашиглалтанд орлоо. За тэр Дорноговын Эрдэнэ суманд бас батарей хораагуур нарны станц ашиглалтанд орлоо. Гэх мэт эдгээрүүд бас энэхээр өвлийн давхад бол гол одоо хүчин зүйл нөлөө үзүүлсэн. За 23 онд бол нийт Монголын эрчим хүчний одоо хэрэглээ бол за 10.9 тэрбум киловатт цаг байсан. Энэ өөрөө өмнөх онтойгоо харьцуулах юм бол нэг 6.1% өсөлттэй байсан. Одоо слайдн дээр тийм гарч байгаа. За 24 онд бол нэг 11.6 тэрбум болж бас өссөн байна. За энэ дээр нэг 5.9% өсөлттэй. Яг ер нь олон жилийн дунджаар бол нэг хэрэглээ 5-аас 6% өсөлттэй яваад байгаа юм. За оргил ачааллын үед бол нэг 10-аас 11% өсөлттэй байдаг. За энэ жил 24 оны хувьд бол харьцангуй бас 11 төрөөгөө нэг 5.9 орчим өсөлттэй байна. За энэ бол бас мэдээж гаднаа гарын температуроос харьцангуй сайхан дулаан байлаа. Энэ бас нөлөөлсөн. За дээр нь одоо саяны нэг хилан болоод үн тарифын асуудал яригдсан. За үн тариф нэмэгдснээс хойш бол бас тодорхой түвшинд хэрэглээ буурсан талаар бол манай диспетчер үндэсний төв бас бидэнд мэдээлэл өгж байгаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгчнэр бас тодорхой одоо хэрэглээгээ хязгаарлах, хэмнэх ийм ажлуудыг бас хийж байна. Тийм учраас одоо 24 онд бол хэрэглээ бол тодорхой өмнөх онуудаас бол буурсан байж байгаа. За энэ 24-ийн хувьд бол нийт одоо үйлдвэрлэлийнхэн бол манайх нэг 75.3% дотоодын үйлдвэрлэлээрээ. За 24.7%-ийг нь бол импортоор
авсан байна. Тэгээ хуучин чинь бол 80-20 гэдэг байсан шүү дээ. Тэгэхээр бол бас импортын хэмжээ бас энэ дээр нэмэгдээд иж байгаа. За 23 онд бол хамгийн оргил ачаал 1636 мегаватт хүрч ирсэн бол энэ жил 1655 мегаватт тухайн одоо чадлаараа бол ингэж хүрсэн байх жишээ нэ. Тэгээ энэ өвлийг бол ингээд бас манай хамт олон ямар ч амжилттай давлаа. За одоо ингээд ер нь өвлөө даваал тэгэл дараагийнхаа өвлийн бэлтгэл засвар гэл ингээл эхэлдэг шүү дээ. Одоо энэ тэр ажлын бэлтгэлээ хангаад ингээл явж байна. За тий. Үн тариф одоо цахилгаан эрчим хүчний үн тариф өөрчлөгдсөн. За энд энийг одоо та бүхэн тэр үнийг өөрчлөхөд ингээд шатлсан хэлбэрээр өөрчилсөн тийм ээ. Тий. Энэ одоо ямар учраас ямар тооцоо судалгаан дээр бодвол үндэссэн байдаг байлгүй тийм үү? Тий. За үн тариф нь яагаад өөрчлөх болов гэдгээс эхлэх бах тийм ээ. Ер нь үнэхээр одоо эрчим хүчний салбар өөрийнхөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ өртөгт нь хүрэхгүй алдагдaltaй үнээр олон жил борлуулж ирсэн. За өөрөөр хэлбэл өртөх нь 280 төгрөг байхад за дундаж үнээрээ бол 216 төгрөгөөр борлуулад байсан. За бүр айл өрхтөр очих юм бол 140 төгрөгөөр борлуулж байгаа шүү дээ. 280 төгрөгийн өртөгтэй бүтээгдэхүүнийг 140 төгрөг талаар нь тийм. Ингээд эн чинь өөрөө ингээд алдагдал үүсээ яваад байдаг. Олон жил ингээд хоригдлогдсон алдагдал чинь цаашдаа энэ эрчим хүчний салбарыг хэвийн найдвартай ажиллахад юм хүндрэл учруулж ирсэн. Өөрөөр хэлбэл 24 оны 6 сараас эхлээд энэ эрчим хүчний компаниуд ажилчдын цалин одоо банкны зээл авч тавьж эхэлсэн. За уурхаанууд одоо ажилчдынхаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлж чадхаа байсан. Тэгэхээр тэр уурхаад ажиллаж байгаа ажилчид өөрсдөө нийгмийн үйлчлэгээ авч чадхаа байсан. Олон ийм одоо хүндрэлүүд өөрөөр хэлбэл энэ 20-30 жил одоо энэ үн тарифыг ингээд бариад алдагдaltaа үнээр яваад ирсэн. Үндсэндээ бол яг 24 оны эцэстээр бол яг хугарлын цэгэнд гарч ирсэн. Хэрвээ энэс цаашаа явах юм бол энэ салбар уурхаагаас ахуулаад эрчим хүчний үйлдвэрүүд нь одоо хэвийн найдвартай ажиллаж ингэж чадхаа болохоор юм болж ирсэн. Тийм учраас одоо эрчим хүчний зохицуулах хороо, за тэр эрчим хүчний реформын үндэсний хороо яамтайгаа бас засгийн газартай хувьд бас зөвшөлдсөж тодорхой төвшөнд танилцуулж ингээд үн тарифыг одоо бас өөрчлөх ийм шийдвэрийг бол гаргасан. Гэхдээ энд манай хэрэглэгчд бас нэг зүйлийг их ойлгох хэрэгтэй юм байна. Бид зөвхөн одоо үнийг нэмээ зогсоогүй. Бид бол энэ дээр бол тодорхой эрчим хүчний үн тарифын шинжил буюу за одоо сүүлийн үед реформ гэж их ярих дуртай болсон тийм. Ийм шинжилгээг бол хийсэн. За энд бол за нэгдүгээрт нь бол мэдээж үн тарифыг бодит өртөгт нь дөнгөд хүргэсэн. Энд бол ямар нэгэн ашиг тооцоогүй. За хоёрдугаарт нь бол энэ хэрэглээрнээс нь хамааруулаад ийм олон шаталтай ялгууртай тариф гаргаж ирсэн. За гуравдугаарт нь бол энэ хэрэглэгч ахуй хэрэглэгчдэр оройны оргил ачааллын тариф гэдгийг бол гаргаж ирсэн. За тэгээ эцэст нь бол ерөөсөө бидний одоо хүрэх цэг гэдэг юм уу очих гол зорилго бол юу вэхээр бид ямар ч өртөгт нь хүрэгчээ цаашдаа ийм төсчүүлэх гэж байгаа. Одоо өөрөөр хэлбэл одоо цаашдаа зах зээлийн зарчмаар энэ эрчим хүчний үн тариф ингээ өөрчлөгдөд явдаг болёо. Инхийн тулд гол одоо эдийн засгийн гол нөлөөллүүдийг бас авч үзнэ. Нэгдүгээрт нь инфляц, за хоёрдугаарт нь долларын ханшны өөрчлөлт, за гуравдугаарт нь манай энэ эрчим хүчний салбарт бас гол нөлөө үзүүлдэг одоо импортын эрчим хүчний үн. Эн чинь бол байнга л өсөд байна шүү дээ. За дөрөвдүгээрт нь бол шинэ их усрууд. Өөрөөр хэлбэл одоо бөөрөлжүүд гэдэг юм уу, тосон цэнгэлийн станц гэдэг юм уу, одоо энэ батарей хураагвар гэдэг юм уу те. Энэ шинэ их уср ийм дөрвөн хамаарлаас хамааруулаад цаашдаа энэ үн тариф өөрөө ингээ хөвөгч үн байдлаар ингээд индексчэд явна гэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо импортын эрчим хүчний үн буураад юм уу, за эдийн засгт бас эерэг үзүүлэлт гараад одоо долларын ханш гэдэг юм уу буураад ирэх юм бол хэрэглэгчийн үн дагаа буурдаг. Тэгээд тэрвээ өсөг ингээд хөвөгч үн байдлаар ингээд явах ийм одоо аргачлал томьёо гэдгийг нь бол бид хийцэн байж байгаа. Тэгэхээр энэ дээр яг хамгийн гол одоо бас асуудал бол ингээ энэ төсчүүд одоо ингээд бид чи юу гэдэг нь шүү дээ. Нэмэхгүй байж байгаа л ингээл нэг удаа 30% ч юм уу 50%, за энэ сүүлийн үед хүмүүс 80% гэдээ ярьдаг. Ингээ огцом ингээд ихөөр нэмдэг те. Ингээ боли энэ өөрөө улиралдаа ингээ ийм төсчэд явдаг ийм болёо гэдэг энэ зарчимлал одоо бидний хүрхцийг бол ерөөсөө энэ. За ерөнхий сайд ч бас хэлээд байгаа шүү дээ. Эрчим хүчний үн тарифыг бол зах зээлийн зарчмаар ингэж явдаг болгоё.
Тэгэхгүй бол одоо хин нэгэн хүн энийг барьж байгаа л дараа нь хин нэгэн гарч яал огцом нэмэл хэрэглэгчдийг ингээд бас хүндрэл учруулдаг хэмээг болиё гэсэн. Ийм л одоо бид зорилготойгоор одоо энэ үн тарифтаар бол өөрчлөлтийг оруулаад байгаа. Тэгэхээр саяны таны асуудаг за яг энэ дээр бол хүмүүс нэг бас янз янзын байр суурьтай байгаа. За зарим нь ойлголтын дутуу зөрүүтэй ч хүмүүс болж байгаа. Яагаад ингэж ийм шатлсан үн гаргаад байгаа юм бэ гэх тийм ээ. Монгол улсын хэмжээнд нийтдээ нэг 788 мянган айл өрх байгаа юм. Одоо ахуй хэрэглэх гэсэн үг тийм. Энэ 788 мянган айл өрхийг одоо нэг тогоонд авчирч агаад бүгдийн жигд одоо юу гэдгийг 50% ч гэдэг юм уу 80% үнийг нэмчвэл энэ дотор чинь янз янзын орлоготой, янз янзын амьдралтай ийм одоо айл өрх гэдэг юм ахуй хэрэглээ байж. Тэгэхээр энд жинхэнэ одоо тэнд чинь одоо нэг хэлмэдлэлт гэдэг юм уу одоо бухимдал тэнд үүснэ. Тэгэхээр бол зохицуулах хорооны чинь бас нэг гол үүрэг бол бид хангаж хэрэглэгчийн эрх шиг тэгш хамгаалах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг талдаа одоо үн тарифын нэмээд эрчим хүчний салбарын эдийн засгийн хувьд хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй. А нөгөө талдаа бас хэрэглэгчийг хамаагүй хохироож болохгүй. Энэ хоёрын тэнцвэр балансыг бас хадгалах үүрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр бол бид энэ одоо саяны хэлсэн одоо энэ зүйлийг өөрөөр хэлбэл хэрэглэгчтэй бас хамгаалах үүднээс ийм шатлалыг гаргаж ирээд байгаа. За энэ шатлал бол олон улсад байдаг ийм аргачлал. Одоо жишээлбэл Японд бол одоо 0-оос одоо юу гэдгийг одоо 100 одоо 20 кВт ч гэдэг юм уу. За 120-оос 300 кВт 300-аас дээш гэхэл энэ шатлал одоо хэрэгжээл явж байгаа жишээ нэ. Тэгэхээр бид бол яасан гэхээр бол 0-оос 150 кВт цаг хүртэл хэрэглээ гэх нэг болгоод 150-аас 300 кВт 300-аас дээш гэдэг ийм 3 шатлал гаргаад ирж байгаа. Тэгэхээр нөө 788 мянган хэрэглэгч чинь 0-оос 150 кВт-аар бол энэ 788 мянган 45% нь хэрэглэгч яг энэ ангилд орж байна. 45%. А 150-аас 300 дээр бол 40% нь орж байна. Ингээд 0-оос 300 кВт-ийн хэрэглээтэй айл өрх бол нийт хэрэглэгчийн 85% нь энд байгаа байхгүй. За үлдсэн 15% нь бол одоо 300-аас дээш одоо өндөр хэрэглээтэй гэдэг айл өрх. Гэхдээ бид үнийг нь бол 140 төгрөг байсныгаа бол 0-оос 150 кВт-ийн бол 175 төгрөгөөр 150-аас 300 хүртэлх кВт хэрэглээг нь бол 256 төгрөгөөр за 300-аас дээшх нь бол 285 төгрөгөөр дөнгөж өртөгтөн өрсөөнээр л тооцож байгаа. Өөрөөр хэлбэл та сард 350 кВт эрчим хүч хэрэглэсэн байх бол эхний 150 175 төгрөгөөр тооцогдсон тийм. Ингээд зөвхөн илүү гарсан тэр 50 кВт нь 285 төгрөгөөр тооцогдно гэж. Тэр ийм байдлаар одоо саяны шатлалыг бол гаргаж ирсэн. За хоёрдугаарт нь бол тэр орон оргил ачааллын тарифыг яагаад гаргасан бэ гэхээр хэрэглэгч бас өөрөө хэрэглээгээ удирдах. Хэрвээ удирдаад одоо орон оргил ачаалалд аль болохоор бага хэрэглээд бусад цагт нь одоо төлхөө хэрэглэх юм бол өөрөө хэрэглэгчд өөрөө эдийн засгийн хувьд үр ашигтай байх юм тарифыг гаргаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл шөнийн тарифыг нэмэгдүүлээг хуучин гарна яасан чинь. Тэгэхээр энэ өөрөө бол бас сүүлийн үед манай одоо бас хэрэглэгч нар одоо энэ халаалтын системээ бас тодорхой төвшөнд удирддаг тий бас тохируулдаг ийм болж ирж байгаа. Энэтэй холбогдуулаад одоо саяны энэ тариф. Тэгээ ерөөсөө эцэст нь базаад хэлэхэд бол энэ олон шатлалтай тарифч бай. Одоо тэр энэ оргил ачааллын тарифч бай. Ерөөсөө хэрэглэгчд сонголт үүсгэж байгаа. Хэрэглэгч өөрөө би одоо 3 тарифаар тооцоё гэх юм бол тэр одоо тарифын өөрөө хэрэглэгчдэн дээр оролцоод 3 тариф тоолоороо тавиад тэгээ хэрэглээгээ удирд ашигтай байх энэ нөхцөлийг л хангасан ийм шинжилгүүд бол хийгдэж байгаа гэсэн. Тий, та түрүүн хэлсэлтэй тэгээд ийм шийдвэр гаргаад одоо бодсон чинь бид нэр гал атгсан байлээ гэж одоо ороогоо хэлж ин лээ та тий. Гал атгах юун дээр гал атгсан юм болж байна? Яад одоо шахалт дарамт юу гэдгийг. Гэхдээ яг ер нь зүгээр мэдээж үе үеийн одоо эрчим хүчний зохицуулах хорооны дарга удирдлагууд бол бас энэ үн тариф айл болохоор нэмэх ийм л бодлого барьж ирсэн. Гэхдээ одоо ингээд энэ зохицуулах хороо гэдэг чинь өөрөө 2001 оны эрчим хүчний хуулийн өөрчлөлтөөр анх үүссэн байгууллага. Тэр 2001 оны эрчим хүчний хуулийн 2001 онд ер нь зүгээр эрчим хүчний салбарт үндсэндээ эрчим хүчний реформ хийгдсэн. Яг яасан гэхээр тухайн үед байсан босоо бүтцийг нь задлаад нэг төвшний одоо олон компани болгож задлсан. За дээр нь одоо энэ эрчим хүчний ийм зохицуулах байгууллагыг бол үүсгэсэн байж байгаа. Тэгэхээр өнөөдөр
одоо 150 гаруй улс оронд ийм ямар нэгэн одоо төрийн болоод орон нутгийн зохицуулалттай ийм байгууллага байна. Одоо ардчлал хөгжөөд 100 200 жил болцсон Америкийн нэгдсэн улс ч гэсэн мөч болгондоо ийм зохицуулах байгууллага байдаг. За тэгэхээр яг хоо зүгээр мэдээж үн тариф нэмэх хэрэглэгчийн үн тарифыг нэмэхэд бол нэлээд их хэмжээний эсэргүүцэлтэй тулдаг. Энэ бол угаасаа л өмнө ч гэсэн байсан. Тэгэхээр энэ дээр бол бас одоо хэрвээ энэ одоо эсэргүүцэл гарна гэдгээс юу гэдгийг айгаад гэдэг юм эмээгээд суугаад байвал нөгөө үндсэн гол зорилгоосоо бид бас ухарчих гээд байгаа. Тийм учраас үнэхээр эрчим хүчний салбар одоо цаашдаа хэвийн найдвартай ажиллагаа хангаад эдийн засгийн хувьд одоо татаасгүй болоод тийм ээ. Чи одоо улсын төсөөс татаасгүй болж байгаа шүү дээ эрчим хүчний салбар. Тийм. Тэгээд өөрийгөө ингээд тэтгэхэд эдийн засгийн хувьд ингээд цаашдаа аваад явдаг. Энэ өөрөө цаашдаа хөрөнгө оруулагч нар ч бас юм таатай нөхцөлийг бүрдүүлэх ийм л ажил болж байгаа юм дээр. Гэхдээ тэр одоо юу нийгмээс голцоо байна уу тэр эсэргүүцэл нь эсвэл бол одоо энэ улс төрчдөөс байна уу? Одоо энэ би бол хаалтанд хэлжэл тэр ард түмэндээ хайртай улс төрчдөөс байна уу гэж. Гэхдээ яг хаа ерөн зүгээр хаанасаа л байна. Одоо хаанасаа л байна. Мэдээж одоо энийг одоо бүгд нэг дуугаар эрчим хүчний үн ингэж нэмэх нь зөв гэж дэмжиж чадахгүй. За тэгээ сошиал орчны нөлөөлөл байна, хэрэглэгчдийн зүгийн нөлөөлж байна. За тэр нэг үнэ нэмээч гэж шаардаад байгаа нөгөө компаниудын зүгээс ч байна. За тэгээ мэдээж улс төрчнөөсөн гараад одоо энэ үнийг ингэж одоо өндөр үнээр нэмэх нь буруу гэж мэдээлэл хийж л байгаа шүү дээ. Хүмүүс бүгдээрээ л харж байгаа тийм. Тэгэхээр энд олон л хүчин зүйлүүд байгаа. Гэхдээ энэний эцсийн зорилго нь бол би сая хэлсэн. Энэ ядахтай эрчим хүчний салбар одоо бүтээгдэхүүнээ алдагдaltaгүй үнээр борлуулдаг. Ядахтаа одоо энэ салбар өөрийгөө ингээд аваад явдаг болох нь л чухал байна. Тий. За тэгээд бас нэг ойлголтын зөрөө гарсан. Одоо жишээлбэл энэ нөгөө юу төсөв хэлэлцэж байхад одоо Монгол банкны ерөнхийлөгч хэлжсэн байхгүй юу? Энэ цахилгаан нэмэх гэдэг энэ дээр одоо инфляц тэл нөлөөлөх үү гэсэн чинь нэг бидний тооцоогоор 2% нөлөөлөх юм байна гэж тооцоо хийсэн. Цахилгааны эрчим хүчнийхэн бидэнд бол 30% нэмнэ л гэж хэлсэн. Тэгээ бид нар тэрэн дээр үндэссэн чинь 80% нэмсэн байлаа штэ гэж жишээлбэл Монгол банкны ерөнхийч тэгж хэлсэн тийм ээ. Тий. Тэгээ таа ч гэсэн бас анх гарч ирээд мэдээлэл хийхдээ жишээлбэл би бол ингээд бүх нийтээрээ л 30% нэмэх. За төвчих юм байна гэж жишээлбэл их олон хүнд гэж бодсон. Бараг нийгмээр. Тэн дээр одоо эхний тэр тайлбар чинь их дэлгэрэнгүй биш байв уу? Одоо Монгол банкнд эсвэл та нар тийм бодлоо мэдээлэл өгөө яав? Ах юм зүгээр энэ цахилгааны үн чинь 11 сарын 15-наас нэмэгдсэн шүү дээ. За Монгол банк 10 сарын 12-нд санагдаж байна. Тэгээ мөнгөний бодлого улсын хурлд оруулж байхад Монгол банк цахилгааны үнийг 30%, дулааны үнийг 50% нэмэхээр бид одоо ингээд мөнгөний бодлоготой тусгасан ингээл мэддэгдээд эхэлсэн. Чин үндсэндээ шийдвэр гараагүй байсан уу байхгүй. Тэгэхээр яг Монгол банк бол яг үнэндээ бол албан ёсоор зохицуулах орноос та нар хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг албан ёсоор албан бичгээс ч юм уу тийм тоо аваагүй. Одоо чинь нэмээгүй байсан учраас бид бол тооцоолол хийж исэн шүү дээ. Тэгэхээр энд бол яг мэдээж бас төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбооч гэдэм үү Монгол банк ингээд мэдгэгчээр тэр нь өөрөө нийгэмд одоо шууд ойлголт одоо очиж байгаа байхгүй юу. За тэгэл зарим нэг улс төрч ч гэсэн ингээд мэдгдэл эхэлсэн л дээ. Одоо ингээд энийг яг эрчим хүчний зохицуулах хорооны одоо байр суурь та өөрөө үүссэн баг. Бид бол ерөөсөө юуг уул уурхайг 16.8%, аж ахуй нэгж байгууллага 30%, за айл өрхийг бол шаталтай нэмшүүл гэж хэлсэн. Айл өрхийг бол яг саяны хэлдгээр шаталтаар яг тийм 30% гэж байгаагүй. Гэхдээ нийгэм өөрөө бол бас тийм 30% нэмсэн хүлээлт бол үүссэн байсан. Энэ дээр бол мэдээж олон л хүчин зүйлүүд сүүлдээ чойдлсон сайд хүртэл хэлсэн шүү дээ. Энэ 30% гэдэг хин хэлсэн юм бэ. Тэгэхээр бол яг зохицуулахаараа бол албан ёсоор бид одоо бүгдийг 30% нэмнэ гэдэг бол тийм мэдээлэл хийгээгүй л дээ. Тэгэхээр энэ дээрээс яг зөв цахилгааныг ингээд саяны миний хэлсэн тоонуудыг дундчлах юм бол яг 29.6 гэсэн тоо байгаа юм. За магадгүй тэндээс ч гэсэн 30% гэж гарсан ч байхыг үүсэхгүй. Тий. Тэгээд за таны хэлсэн тэр нөгөө нэг 15% биш үү? Одоо 300-аас дээш хэрэглээтэй.
тэрний нэг одоо хэрэглэгч нь би өөрөө байгаа юм. Манайх тэр уулын ямд байдаг. Тэгээд зүгээр би яг тэрний дараа эхлээд 30% гэж ойлгочоод явж байсан. Тэгээд яг 12 сарын биел 1 сарын биел гарч ирээд үнэхээр зочирдсан л доо. Тэгээд тэр үед над юу гэж бодож ирсэн гэхээр эн чинь би чинь амар их төлөөд ирэнгүүт чи зүгээр гайхчих юм чи. Тэгээд над юу гэж бодогдсон гэхээр эн чи одоо нөгөө хүний эрх мэрх нөгөө Монгол улсын үндсэн хуулийн чинь нөгөө мэрэгжил юу юугаар нүлээ одоо хэрэглээгээр нь үнийг ялгуурлахгүй энэ төр гэсэн заалт чи одоо зөрчигчдийн биш үү гэж хамгийн дөрөв над тийм бодлоод төрж исэн байхгүй юу. Зөв. Яг зүгээр ийм л байгаа. Олон улсад бол бас яг л ийм нэг хоёр арга л байгаа. Нэг бол их хэрэгэлдэг нэг төлдөг, бага хэрэгэлдэг бага төлдөг нэг хэсэг байна. За энэ бол одоо дийлэнх улс орнууд энд явж байна. Нөгөө талдаа бол их хэрэгэлдэг нь бага төлдөг, бага хэрэгэлдэг нэг төлдөг бас байна. За тэгэхээр энд ямар үед энийг хэрэглэх вэ гэхээр өнөөдөр манай улс чинь бол өөрөө эрчим хүчний их үүсвэрийн юм дутагдaltaй байна тийм ээ. Одоо хязгаарлаад байна шүү дээ. Одоо хэрэглэгчтэй хязгаарлаад. За энэ үед бол яг хөөхөр бид эрчим хүчний хэмнэлт заашгүй шаардлагатай болж ирж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл эрчим хүч нь одоо юу гэдгийг замбраагүй хэрэглээ гэдэг юм уу хэрэглээг тодорхой түвшинд бууруулах юм бол бас тийм эрчим хүч хэмж байгаа хэмнэлт нь өөрөө шинэ их үүсвэр барих тайны бас юм хэмнэлт гарах боломжтой. За ямар үед одоо тэр их хэрэгэлдэг нь баг төлөх вөхөр мэдээж эрчим хүчний их үүсвэрүүд одоо нийлүүлэлт хангалттай олон их үүсвэрүүд ороод тэнд өрсөлдөө үүсээд одоо хэрэглэгч өөрөө сонгодог болоод тийм ээ энэ тохиолдолд бол их хэрэгэлтгүүд нь баг одоо төлбөртэй байж болно. Гэхдээ өнөөдрийн манай байгаа нөхцөл байдал бол бид яалч яахгүй их хэрэглэж байгаа нь өндөр төлдөг. Эн чинь бас нэг хэрэглээг нь тодорхой төвшөнд бас одоо зохистой хэрэглээг л одоо мөрдүүлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр бол одоо яг сүүлийн үед бас эрчим хүчний үн тариф нэмэгдснээс хойш бас эерэг үзүүлэлтүүд ажиглагдаж байна. Одоо өөрөөр хэлбэл одоо хүмүүс одоо замбраагүй цахилгаан хэрэглэдэг юм уу бас хямгаж эхэлж байна шүү дээ. Энэ хэрэглээ буурсан гэдэг байгаа. Хоёрдугаарт нь за энэ айл өрхүүд чинь бас байр саваа дулаалаад бүр юм аян өрнүүлээд эхэлж байна тий. Энд чинь яг үнэндээ бол биднээс энэ хугацаанд чинь бас чамгал олон бас иргэдээс гомдол гарлаа. Бид зохицуулахаараа ажлын хэсэг гаргаад мэржлийн байгууллагатайгаа хамтраад газар дээр нь явж хэмжиж үзлээ. Хүмүүст бүр ингээд ойлголтын нөгөөд үнэхээр одоо тэр байшин сав одоо дулаалахгүй болвол зарим одоо байшин дээр дулаан алт маш өндөр. Дотроос нь багжаар хэмчихэд хасаг 13 градус зааж байгаа хөх тэр зэг дээр. Тэгээ ийм үед бол ямар гэхээр баг гадна агарыг л халаагаад гэсэн. Одоо тэгээ шалны халаалтыг ч яг технологийн дагуу тавихгүй бол хөрслөө халаагаад байвал эн чинь тэгэл өөр ашиггүй юм хэрэглээ болно. Ийм үднэс л юу яаж байгаа юм. Тэгэхээр би бол бас яг танд нэг зүйлдээ санал нэг байна. Бид бас ингээс үзэж байна. Одоо ингээ үн нэмэгдсэний дараа хэрэглэгчдийн гомдлууд бас тодорхой түвшинд гарсан. Энэ дээр дүн шинжилгээ хийж байна. Бүр бүх хэрэглэгчдийн 788 мянган хэрэглэгчдийн нөт биелийг татж аваад дахиад ангилж үзэж байна. Бүр 100 кВт-аар нь ялгаад ингээд за энэ дээр үнэхээр 0-100 кВт-аар нэг айл дээр хэдэн төгрөг дунджаар нэмэгдсэн байна гэдэг ингээд юунуудыг авч үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр тэр 85% дээр бол ерөөсөө гомдол бол 85% дээр л гарч байгаа юм. Тэгээс одоо яг одоо 0-1 105 кВт хэрэглээтэй айл дээр бол нэг 3000-аас нэг 8000 хооронд л төгрөг нэмэгдэж байна. Харьцангуй бас гайв. Тэгэхээр энийг аваад үзэхээр хоёр ийм хэсэг байрлалд байгаа. За нэг нь бол үнэхээр гэр хороолд цахилгаан халаалтаар бүрэн шийдсэн. За 23,000-аад айл өрх байна. За бас дээр нь одоо хэсэгчлээ шийдсэн бас нэг 20,000 ингээд нэг 46-аас ч мянган айл өрх дээр бол саяны одоо үн тарифын нэмэгдэл бас нэлээд өндөр өвт очиж байгаа. Нөгөө хэсэг нь бол саяны таны яриад байгаа одоо энэ богд уулын артлын амнууд том хаусууд бүгд цахилгаанаар халж байна. Цуслангийн хаусууд байна. Одоо тэрэлж гэдэг юм уу те. Тэгэхээр эндээс ингээ харахаар за та бол одоо хэрэглээг өөрөө мэдж байгаа. Тэгэхээр нэг ийм жишээ байд юм байна. Одоо жишээл цусланд нэг байртай айл өөрийнх нь ажил төрлөө юм уу одоо хүүхдийн сургууль соёлоос болоо байнгын тэнд байж чаддгүй. Нэг хагас уснасаа өдөр нэг агаарт гарахтаа очдог. Яг бусд үед нь бол хүн байдгүй. Тэгэхээр нөө байраа хөлдөчихгэн тулд тэнд халаагүй залгаал орчдөг юм байна. Өөрөөр хэлбэл нэг 7 хоногийн 2 өдөр нь ашиглахын тулд 7 хоног л тэнд залгаатай байж байгаа нь шүү дээ. Тэгэхээр энийг энд бол мэдээж их гарна. Тэгэхээр энэ одоо хэрэглээгээл одоо хэрэглэгч өөрөө
тохируул зохицуулж ингэж удирдах ажиллах юм бол хэрэглээс гарч байгаа төлбөрийн хэмжээч буурна. Нөгөө талдаа бидний дутагтаад байгаа эрчим хүч хэмнэлтж гарна гэдэг. Энэ саяны үн тарифын бодлого бол хэмнэлтийн бодлоготойгоо ингээд уялдаад ингээд явсан л гэж ойлгож байна. Тийм тэгээд манай нэвтрүүлэг бол бас 4-р станц дээр очиж ажиллаж исэн, сурвалжлага хийж исэн, 3 дээр очиж ажиллаж исэн. Тэгээд тэндээс ингээд ерөөс ганц авлаа хэлж байна. За тэр техник тохиромж бүр 3 ч одоо бүр 40-50 жил болцсон байна шүү дээ. Тэгээд яг хөө тэрийг бол бид нар ингээд засаал өстой нэрээ ажилуулаад байна гэж байгаа. Хамгийн гол нь цалин аягүй бага байна. Энэс ч болоод хүмүүсийн орж гарч байгаа энэ урсгал бүр хамгийн сайн инженерүүд маань ингээ байхгүй болчлоо. Тэр бүр аль алин тийм бондол ярьж исэн байхгүй юу? Би тэгээд юу гэж бодож исэн гэхээр за одоо тэгээд энэ үнэ нэмээд хамгийн дөрөв л одоо энэ ажилчтай бодвол хамгийн дөрөв л энэ цалингийн одоо ядчны хэд хувиар нэмээд явах байхаа гэж би дотроо тэгээд бодцсон байсан байхгүй юу? Тэгсэн чинь тийм болоогүй. Одоо л нэг 10% нэмэх гэж байгаа юм уу ч гэх шиг. Энэ эхлээд хүнээ бодох хэрэгтэй байсан юм биш үү л гэж. Зөв. Ер нь бол ажилчдын дотоос оршилтай ажиллах энэ хамгийн чухал. Энэ хүмүүсийн чинь тодорхой төвшөнд бэлдээд одоо бүр нарийн мэргэжлийн одоо төвшөнд авчиртлын одоо ажлууд энэ хүмүүс гараа явчихаар тэрний дараагийн үнийг бэлтгэх гэж бол нэлээд хөрөнгө мөнгө цаг хугацаа зарна. Тэгээ мэдээж энэ бол хамгийн чухал. Энэ дээр яг урд нь бол биднээс яг нөр алдагдaltaй байгаад идэг байсан учраас бас цалин мөнгийг сансан хэмжээнд бас сайн нэмж чадахгүй байсан. За тэгтээ бол бас яам энэ ч өөрөөр хэлбэл яам төрчний байгууллагатайгаа хамтын хэлцээрт ордог штэ. Тэрэн дээрээ л одоо цалингийнхаа нэмэгдлийн хэмжээг тохирч байгаа юм. За тэрийг нь бол эрчим хүчний зохицуулахаараа тухайн зардалтан суулгаад ингээл явдаг. Өмнө нь бол биднээс ч бас 24 он 23 онд нийт нь 30%, 10%-аар нэг 20%-аар нэг нэмсэн. За тэгээд тэр нь өөрөө нэмсэн нэмэгдэл их үүсвэр нь байхгүй ингээд алдагдал болоод яг ажилтайгаа цалин нэмчээ явж исэн. Тэрийг нь саяны энэ орлогоос бол гүйцээж байгаа. За 4 сарын 1-ээс эрчим хүчний салбарын ажилтны цалин бол 10% нэмэгдэхээр одоо болж байгаа юм билээ. Одоо яам дээр хамтын хэлцээр дээр тэг шийдэж байгаа юм. Тэгэхээр ингээд бол яг тодорхой төвшөнд бол баг багаар ингээд нэмэл явж байгаа. Тэгтээ одоо энэ уул уурхай гэдэг юм уу те бусад одоо өндөр цалинтай салбарынхантай харьцуулбал хүрэхгүй байгаа. Тэгэхээр энэ дээр одоо олон жил ажилласан одоо нарийн мэргэжлийн тэрцмаа гагнуусч гэдэг юм уу те гараал явчихж байгаа байхгүй. Тэгээ энэ үлдэхтэй одоо ганц манай салбарын шиг бүхэл салбарт багш нарт ч гэдэг юм уу бүх салбарт л одоо энэ зовлон байгаад байгаа шиг байна. Тэгээ энийг бол одоо бас уул нь бол одоо энэ бас эрчим хүчний реформ гэж ярьж байгаа үед бол энэ эрчим хүчний салбарын болсон хүчний бодлогын асуудлыг одоо энд бас авч үзэх ёстой гэж боддог. Тэгээ цалингийн асуудал зөвхөн байна. Энэ ажилчдаа одоо мэрэгшүүлэх, сургах үндсэндээ бол техник технологи бол одоо цаг минутаар өөрчлөгдөж шүү дээ. Тэр хүмүүсийн ажиллаж байгаа тоноглоод нь тийм ээ. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа ажилч чинь бас өөртөө ингээ хөгжиж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ дээр бол бас мэдээж манай яам реформын үндэсний хорноос тодорхой бодлогод бас хэрэгжүүлэх байхаа л гэж бодож байгаа. Тэр цалин мөнгө нэмж хасах асуудал дээр танай байгууллага бол оролцоо байдгүй юм уу? Уу яг нөт цалин нэмэгдэх асуудал бол өмчийн эзэн бол өнөөдөр бол яам төрийн өмчийн хороо байгаа шүү дээ. Тэгээ бодлого зохицуулалтын газар. Өмчийн эзэн өөрөө цалингийнхаа асуудлыг шийднэ. Хэдэн хувь нэмэх үү яах вэ? Хэрвээ энэ дээр хамтын хэлцээрээр 10% юм уу 20% гэдэг ингээд тохирох юм бол тэрийг нь манай байгууллага зардал мөнгөнд нь тусгаж өгдөг. Энэ би нэг асуулт хамгийн түрүү асуух хэрэгтэй байсан биш уучлаарай. Энэ танай эрчим хүчний зохицуулах хорооны одоо ямар чиг үүрэгтэй байгуулга вэ? Нэрээ энийг одоо асуудал би ихлэ явцсан байна шүү дээ. Тэг би бас таны өмнө таны нэвтрүүлэгт орж исэн эрчим хүчний чиглэлийн бас хүмүүсийн зарим нэвтрүүлгийг үзэж исэн. За тэгээд энэ дээр янз янзын ойлголттой бараг эрчим хүчний зохицуулах хороо гэж байх хэрэгтэй ч юм уу ч юм уу. За зарим нь бол одоо нэг 5 хүн сууж байгаа л ерөөсөө хамаа намаагүй одоо ижтэйсэн зардлыг одоо ингэж хуваарлдаг ч гэдэг юм уу тийм ярьжилээ. Тэгэхээр би бол бас энэ эрчим хүчний зохицуулах хорооны хадлаар бас ойлголт өгөх зүв байх гэж бодож байна. Тэгээ эрчим хүчний зохицуулах хороо бол ерөөсөө эрчим хүчний салбарт цахилгаан дулаан үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хангах энэ үйл ажиллагааг зохицуулж байгаа. Нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь
энэ тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн үн тарифыг тогтоож байгаа. Одоо энэ манхан болоод байгаа энэ тарифыг тогтоож байна. За 3 дугаарт нь бол энэ эрчим хүчний хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа. Ийм үндсэн үүрэгтэй байгууллага. За дээр нь одоо дандаа хамтын шийдвэр гардаг. Одоо зохицуулах хорооны дарга биш 5 хүн сууж агаад хамтын шийдвэр. Одоонда олонхын шийдвэрээр хамтын шийдвэр гардаг. Тэгэхээр энд бол 5 хүний 3 нь одоо төрийн төлөөлөл 3 хүн байна. Байнгын ажиллагаатай. За нэг хүн нь бол худалдаа ажил дүрийн танхимын төлөөллөөс сууж байдаг. Нэг хүн нь бол хэрэглэгчийн эрх хамгаалалт төлөөллөөс сууж байдаг. Тэгэхээр зохицуулах хорооны одоо хурал бол ийм нээлттэй мэтгэлцээний тунд явдаг. Одоо жишээлбэл ингээд хэрэглэгчийн тариф нэмэхэд бол нөгөө хэрэглэгчийн эрх хамгаалалаас сууж байгаа хүн чинь аль болохоор бага нэмүүлэх гэж л одоо үзэн шүү дээ. Одоо та нар энэ тооцоогоо батал гэдэг юм уу нотлохол ингээд нөгөө талаас худалдаа ажил дүрийн танхимаас сууж байгаа хүн чинь компаниудын эрх ашиг төлөвлөж чи энийг ингэж нэмэхгүй бол энэ компани дампуурлаа гэдэг ингээд тэгээ ийм одоо ингээ ил одоо мэтгэлцээ ингээд юм уу маргалдаан дундаас бидний шийдвэр олонхороо гардаг. Одоо олонхын шийдвэр. Тэгэхээр бол зохицуулах хорооны шийдвэр аль болох алдаа маддаг юм багтаал гардаг гэж ойлгодог. За ойлголоо тий. Энэ үн тариф дээр за сүүлийн асуулт шүү. Юун дээр таавхан эхлээд засгийн газартай танилцуулсан ингэж өгдөг чинь дараа нь тэгээ их хурлын 2-3 намын бүлэгч танилцуулсан. Тэнд ер нь одоо яаж хүлээж авав та хэдийг? За яг ер нь зүгээр ингээд эрчим хүчний үн үл өөрөө аль ч улсын хувьд бол эдийн засгийн суур үн тийм үү? Суур эрчим хүчний үнийг бол хүссэн хүсээгүй энэ суур үнийг бол яамтайгаа засгийн газартайгаа зашгүй зөвшөлдсдөг. Одоо жишээлбэл бид хэдэн хувь нэмэх гэж байна. Энд чинь нөгөө инфляци чинь цаана олон үр дагаврууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол тодорхой төвшөнд одоо зөвшөлтс танилцуулдаг. За энэ жил бол энэ тарифын хувьд бол мэдээ засгийн газарт бас 2 жилээ 3 удаа танилцуулсан байж байгаа. За намын бүлгүүд дээр бас танилцуулсан. За тэн дээр бол мэдээж олон одоо гишүүд олон ургалч үзлэлээр хандж байгаа. За зарим нь дэмжиж байна. Зарим нь дэмжихгүй байна. Эсэргүүцэж байна. Янз янз л байж байгаа. Тэгээ бид бол мэдээж одоо тэр бүлгүүд дээр танилцуулахад бас бидэнд бас хэрэгтэй саналууд ч бас тэнд яригдж байгаа. Ер нь цаашдаа та нар энийг ингэж анхаараарай. Тэр хэрэгтэй саналуудыг бид аваад одоо энэ яг үн тариф нэмэх одоо энэ ажил дээрээ бас оруулаад за зарим нэгэн цаг хугацаа шаардсан юм ажлууд ч байгаа. Энийгээ дараа дараагийнхаа ажилд анхаарад ингээл явж байгаа. Тийм. За баярлалаа. Энэ яг хөө миний одоо энэ үн тарифын талаар асууя гэсэн асуултууд ингээд өндөрлөж байна. Дараагийн нэг хэсэг бүлэг асуулт бол энэ эрчим хүчний реформ гэж. За энийг одоо эрчим хүчний реформ гэдэг бол их том юм аа гэж ингээл таавах ингээд тайлбарлаад байгаа юм. За эхнийх нь үе шат бол энэ үн чөлөөлөх, за чөлөөлөгч гэж те одоо үн нэмж энэ өртөгтний өрх асуудал байсан юм аа гэд ярьсан. За тэгээ нэмсэн. Тэгээ тэрнээс хойш нөгөө реформ нь одоо хаа явна, дараагийн үйл ажиллагаа хизээ болохыг ингээд бүгд ингээд хүлээлтийн байдалд орсон. Танаас яриад байсан нөгөө реформ ч одоо эрдэл инүү гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Яг эрчим хүчний яг реформ гэж бол үндсэндээ бол саяны их хурлын сонгуулиос хойш хүчтэй яригдлаа шүү дээ. Ер нь намууд ч гэсэн мөрөө хөтөлбөртөө оруулаад ерөөсөө эрчим хүчний салбарт реформ хийхгүй болохгүй юм байна гэдэг. Яг зөв реформ гэдэг өөрөө их өргөн хүрээний ойлголт л тоо. Нилээд олон одоо цогц асуудал нэгтжиж реформ бол. Гэхдээ реформыг одоо тэр олон асуудлуудыг цаг хугацааны хувьд хэрэгжих боломжоор нэрэмблээд одоо ямар асуудлыг нь одоо авч одоо энэ шинжилгээ хийх вэ гэдэг. За олон улсад бол ер нь ингэсэн л үт юм билээ. Ер нь одоогоос нь 30 жилийн өмнөөс эхлээд эрчим хүчний реформ аяг хүчтэй яригдсан улс орнуудад. Тэгээ энэ бүгдээрээ л эрчим хүчний салбарт реформ хий гэж ингэж байна. Тэгээ бас яг ингээд амжилттай хэрэгжсэн их цөөх юм байт юм байна. Бас тэр нь өөрөө тухайн улс орны онцлог, за эдийн засгийн чадвах тий эрчим хүчний салбарын хүчин чадал гэдэг олон юмнаас л хамаард юм бил. Тэгээ энийг бол бас ингээд үргэлжлэх хугацааны хувьд бол хэрвээ томоохон одоо зорилтуудыг эндээ оруулж ирэх юм бол бараг магадгүй 10-15 жил хугацаанд хэрэгждэг тийм юм байна. За богино хугацаанд бас хэрэгждэг зүйлүүд ч байна. Тэгэхээр бол мэдээж одоо энэний одоо нэг хэсэг нь бол яалч явахгүй үн тариф реформ. За энийг бол одоо бас
хил амтаач гэсэн ямар ч сан бид хийгээд авсан тийм ээ. За дараагийнх нь бол одоо цаашдаа энэ эрчим хүчний салбар зах зээлээ ямар зах зээлээр явах вэ? Энэ бол бас бодлого хүрээнд хийгдэх ажил. Өнөөдөр ч манайх ингээ нэг худалдаа авагчтай загвар гээд энэ зах зээлийг хэрэгжүүлээд одоо бас 20 хэдэн жил болчлоо. За энд бол одоо сайн зүйлүүд их байгаа. Хуучин чинь бол нөдөх орлогоо цуглуулж чаддгүй. Одоо бараг нэг өсрөөл нэг 70% орчмын цуглуулдаг гэсэн шүү дээ. 30% нь алдчихдаг. За энэ загвар одоо шилжиж ирснээс хойш бол орлого бол 100% төвлөрдөг болсон. Одоо хэрэглэгчээс 100% төвлөрдөг болсон. За энэ дээр бол бас хуучин одоо социализмын үед төвийн эрчим хүчний систем гэж байхад тэр системийн данслуу орлого нь орж ирчээд одоо дарга ингээд гарын үсгэр хойрлдог байсан тий. Тэгэл хүмүүс нөөцрлөө сууж идэг ч юм. Энэ бол энэ нэг худалдаа авахтай загвар бол тийм байх байсан. Одоо өөрөөр хэлбэл тусч компаниудыг коэффициентоор нь одоо хуваарлаад хэрэглэгчээс мөнгө банкны дээр данслуу нь орж ирлээ. Тухайн агшиндаа тэр коэффициентээр ингэж хуваарлагддаг болсон. Одоо банкн дээр ч хонохгүй. Одоо мөнгө орж ирлээ. Шууд тэр станцлуу. Тэр танай дансанд орж ирдэг. Манай дансанд орж ирэхгүй. Нэг худалдаа авахтай загварын данс чинь дисвичер үндэсний төв дээр байдаг. Одоо манай эрчим хүчний салбарт арилжааны энэ хэсгийг бол дисвичер үндэсний төв хариуцдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр ингээд хүмүүс нэг ийм ойлголт байгаа. Яаж одоо энэ коэффициент нь хуваарлагдсан юм бэ ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ дээр би нэг тайлбар хийж өгөх те. Ингээд түгээх хангах компаниуд хэрэглэгчдээсээ тухайн 25 оны гэдэг захиалга авч байгаа юм. Одоо хэрэглээний захиалгыг. За энийг нэгтгэж аваад за энэ жил нэг ийм хэмжээний хэрэглээ үүсэх юм байна гэж нэгтгэж агаад за тэр хэрэглээгээ одоо нэг үйлдвэрүүдэд хувааж байгаа юм. За энэний хэдэн хувийн хэн үйлдвэрлэх вэ гэдэг. За тест 4 юу гэдэг нь 65% нь үйлдвэрлэнэ. Тест 3 15 ч юм уу. Ингээд бүгдийг ингээ хуваарлцж байгаа. Тэгэнгүүт тэр хэмжээгээр одоо станцууд үйлдвэрлэлээ явуулна. Үйлдвэрлсэнгийн дамжуулах түгээх нь тодорхой зардал гаргаад хэрэглэгч хүргэж өгч байгаа. Яг энэнгээрээ одоо жишээлбэл тест 4 65% нь үйлдвэрлэхэд ямар хэмжээний орлого олох вэ? Ямар зардал гарах вэ гэдгийг тооцчихж байгаа. Тэгээ энийг тэр манайх тооцож байгаа. Тэгэхээр тэр коэффициентоор л одоо өөрөөр хэлбэл одоо тест төрөлөө орж иж байгаа орлогын хэдэн хувь 60% мó 65% нь урсч идэг. Ерөөс энэ өөрөө бол бас ийм айгуу тийм сайн одоо ийм үерэг үзүүлэлтүүд авчирсан энэ загвар болно. Гэхдээ энийг бол яг хаа зүгээр бас яг бүрийн хэмжээгээр нэг худалдаа авахтай загварыг бас хэрэглэгжүүлээгүй бид энэ орлого төвлөрүүлэлтэн дээр голлоод энийг хэрэгжүүлсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол дэлхий дээр бол олон зах зээлийн загварууд байгаа юм. Одоо оноолтын загвар гээл, грэт зах зээл гээл, тэ ингээл бөөний зах зээл гэл ингээл манайх бас оноолтын зах зээлийг хэрэгж үзсэн юм билээ. Одоо 2000-ад оны дунд үеэр юм уу. Тэгээ тэр нь өөрөө амжилттай яваагүй тэгээ энэ зах зээл рүү орсон. Тэр нь яа гэсэн оноолт. Тэр нь одоо яг үндсэндээ бараг грэт гэсэн үг. Одоо өөрөөр хэлбэл энэ станц ийм үйлдвэрлэлээ шууд гэрээгээр чамаас одоо станцаас тухайн түгээгсүүлж яах гэдэг юм өөрөө худалдаж авна гэж шууд одоо ингээд тухайн компаниуд хоорондоо одоо өөрөөр хэлбэл гэрээ хийгээд шууд оноолтоор ингэж явна гэсэн үг юм бэл. Тэгэхээр яг одоо бол зүгээр дараагийн зах зээл зүгээр миний харж байгаагаар бол магадгүй бөөний зах зээл байх магадaltaй. Бөөний зах зээл. Өөрөөр бөөний зах зээл бол тодорхой төвшөнд өрсөлдөө үүсэх ёстой. За яг одоо ингээд шууд бөөний зах зээлд нэг дор ингээд орчихоор манайх бас бэлэн биш байна. Өөрөөр хэлбэл их усруудын хувьд ч гэсэн юм өрсөлдөх юм боломж хараахан бага байна шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо хэд хэдэн одоо хувийн их усруудын ашиглалтанд ороод ирэх юм бол энэ дэр өрсөлдөө үүсээд бөөний зах зээл ажиллаад ихэх боломжтой. За энийг нь бол одоо бид бас суурийг хангаад тодорхой төвшөнд бөөний зах зээлд орох бэлтгэл ажлуудын ер нь одоо дисвичер үндэсний төвтэй ингээд нийлээд ингээд хийгээл явж байна. Баг багаар энийг алстан аажим шилжих байдлаар орохгүй бол шууд ингээд ороход бол бас эрсдэл өндөр байгаад байгаа. Тэгээд энэ сүүлийн үед одоо бас хэд хэдэн станцууд ингээд орчлоо одоо бөөрөлж үүдгээд орчлоо. За тэр та түрүүнд оржсэн тэр батарей хураагуур энэ төргээд жишээлбэл энэ бөөрөлж үүд энэ тэр чинь болохоор нөгөө хувийн хөрөнгө оруулалт те одоо тэр Баянд бас том юу ихэлсэн байна те энэ хөрөнгө оруулах одоо урд нь бол ерөөсөө тийм хувийн юу бол ерөөсөө хөрөнгө оруулдаггүй байсан. Дөрвөөс хойш чинь ерөөсөө хувь байдлаа хувьсгалан ч юу ч хийгээгүй шүү дээ тий. Тэгээ энэ хувийнхаа орж ирэх болсон гол юу нь одоо хөшүүрэг нь юу вэ? За яг ер нь зүгээр мэдээж аль салбар хувийн хөрөнгө оруулалтыг татж оруулах нь аюул олон давуу талтай. Тэгээ эрчим хүчний салбарт
хувийн хөрөнгө оруулалт орж ирэхгүй байсан бас нэг шалтгаан нөгөө л үн тариф. Энэ салбар өөрөө ингээд ийм алдагдaltaй салбар руу хүн хөрөнгө оруулалт хүн байна. Өөрөө хөрөнгө оруулчаа эргээд нөгөөх ашгаа өгөөжөө яаж хүртэх ч гэдэм юм ингээс бол. Тэгэхээр сая яг үн тариф бас нэмэгдснээр мэдээж олон улсад ч гэдэм үү бусад улсуудад энэ эрчим хүчний салбар нь одоо бас алдагдaltaй болж байгаа гэсэн мессеж маш уртаа очтой юм байна л да. Энэ талаар бас дөрчөнд сайд бас танай юунд орж явахдаа ярьж ирсэн. Одоо энэ тэнд очиад бас хөрөнгө оруулагч нартай уулзаад ингээд яагаад байгаа. Одоо ингээд үнэхээр салбар өөрөө алдагдaltaй болоод ирэх юм бол хөрөнгө оруулагч нар орж ирэх юм байна. Гэхдээ энэ дээр яг хоо нэг зүйлийг бид бас цаашдаа анхаарах хэрэгтэй бол гэж харж байгаа. Одоо ингээд манайхан чинь нас салхины станцын үн 2 цент 3 цент болчлаа гэж айгүйх ярьж шít. Өзбекистан, Үзбекистан, Казахстан гэж жишээ аваад яриад ингээд бид ч гэсэн энэ улсуудын зохицуулах байгууллагатай бас нодлон очиж уулзж ирсэн. Энэ үн тариф нь буураад байгаа шалтгаан юундаа байна? Энийг судалж үзсэн. Тэгэхээр яг гол шалтгаан бол ерөөсөө ийм л үт юм шиг байна. Одоо гадны хөрөнгө оруулалт гадаач ба дотоод ч хөрөнгө оруулж ирэхэд тухайн одоо хөрөнгө оруулж байгаа хүнд эрсдэл хамгийн бага байх нөхцөлийг хангаж өгөх хэрэгтэй юм байна. Төр засгийн зүгээс ч юм уу те. Өөрө та одоо хөрөнгөө энэ салбарт оруулж байгаа бол эрсдэл нь хамгийн бага бол тэр хүн өөрө хамгийн бага үнийг л хэлдэг юм байна. Өнөөдөр манайд яаж байгаа гэхээр одоо энэ дээр ямар нэг засгийн газрын баталгаа байхгүй болсон шүү дээ хөрөнгө оруулалтын үн дээр те. Тэгэхээр энэ дээр бол одоо бидэнд одоо төсөл хөгжүүлж байгаа хүн бол ерөөсөл одоо ПП юу цахилгаан эрчимч худалдаа авах гэрээгээ барайл тэгэл одоо олон улсын банк санхүүгээр аваад мөнгө осох гэдэг явж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ өөрөө бас яг тийм яг эрсдлийг бүрэн бууруулж бас чаддгүй юм байна л да. Тэгэхээр Узбекистан бол ПП-нээс нь гадна өшөө 2-3 гэрээг давхар байгуулж янз янзын баталгаа гаргаж өгч тийм учраас тэр хүмүүс нь бас хөрөнгийг юу үн өртгөө бол их бага үн саналдаг ийм л үт юм байна. Тэгэхээр одоо манайх бас энэ хуулийн өөрчлөлт хийж байна. Энэ дээр бас энэ хөрөнгө оруулалтыг татахад тодорхой бас хууль эрх зүйн хувьд нь нөхцлүүдийг нь бас хангаж өгс тийм заалтууд оруулах хаа л гэж бодож байна. Тийм. Тэгээд одоо энэ зүгээр энэ одоо бол ийм нэг хоёр загвар гэх юм уу та одоо нэг нь бол одоо энэ том станцууд барайл ингээл тэрнээсээ л ингээл ийш тийшээ түгээдэг. Эсвэл бол одоо орон нутагт жижиг юмнууд барайл давсан цэнгэлэгч гэдэг юм уу те. Энэ хоёр замын аль нь зөв юм бэ ер нь? Яг ер нь зүгээр их усурыг бол мэдээж уул нь том хүчин чадлын их усур байх юм бол тэр ашиглуулын коэффициент өртөг зардлын хувьд бол хямд гарна тийм ээ. Яг манайх шиг одоо энэ урт шугамтай энэ тархаа бутархаа энэ одоо газар нутаг байршилтай хэрэглэгч нь ийм үед бол магадгүй бас тэр шугамуудынхаа урт шугамуудынхаа төгсгөлд нь тодорхой их усурууд бариад инх нь өөрөө алдагдлаа бууруулах талд ч гэсэн те бас одоо яг хэрэглэгчтэй шууд очиход ч гэсэн бас эерэг тийм үзүүлэлтүүд байх магадaltaй. Яг ер нь зүгээр одоо энэ эрчим хүчний шилжилт гэж сүүлийн үед маш их ярьж байна. Энэ шилжилт ч гэсэн одоо энэ реформын хүрээнд яаж хийх юм гэдэг бодлогоо тодорхойлох хэрэгтэй шүү дээ те. Тэгэхээр нэг бол саяны таны хэлж байгаа энэ дунд оврын ийм их усруудыг тухайн шугамын төгсгөлүүд дээр нь батарейтай нь бариад ч юм уу ингээд хийх юм уу? Одоо манайд бол бас нэг сайн жишээ сая гарчлаа шүү дээ. Одоо тэр Дорноговын Эрдэнэ сум баг. Эрдэнэ сумн дээр нэг 30 мегаваттын нар 20 мегаваттын батарейтай барьчаад сая ингээд Дорногов аймаг ингээд нэг бүтэн өдөр харанхуй байхад тэр батарей нарны станц зөвхөн зам үүдийг аваад үлдчихэж байгаа байхгүй. Зам үүд гэрэлтэй л байж байна. Тэгэхээр яг ийм загварын одоо төслүүдийг магадгүй одоо ингээд аймаг болгон дээр ч юм уу төгсгөлүүд хэрэгжүүлэх юм бол бас сайн байж магадгүй. Нэг бол одоо тархамл үсэр гэж яриад байна те. Өрх бүр одоо баг үйлдвэрлэгчсэн нэг юм бас урайтай юмуд яваад байна шүү дээ. Тэгээ энийг илүү төлхөө хөгжүүлж бас одоо энэ сэргээгт эрчим хүчнийхээ нийлүүлэлтийг нэмэгдүүлэх юм уу. Энэ дээр яг эрчим хүчний зохицуулахаараа бол бас бид тэнд айл өрхийн тархамл их үсрийн одоо тэр төслүүдийг бас бид дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл хуучин энэ чинь уулын үндсэн концепц нь юу гэхээр тухайн хэрэглэгч өөр дээрээ одоо нарны дэлгэц тавиад өөрийгөө хангах чухал байхгүй. Тэгээ илүү гарсан жоохныгоо сүлжээнд өгье л гэж байгаа шүү дээ. Тэгээ илүү гарсан гэн бол хуучин 140 төгрөг гэж байсан бол биднээс сая 285 төгрөг ороо оргил ачаалал үед 300 төгрөг болгоод өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр бол одоо хүмүүс бол магадгүй илүү одоо бас тийм жижиг тархамл их усрыг хөгжүүлэх. Эсвэл бүр том хэмжээний
сэргээт эрчим хүчнээс гэдэг юм уу 10 гигаваттын одоо сүүл хэрэгдэт байгаа экспортын тийм том станцууд баригдах юм бол тэндээс нь Монгол өөрөө бас маш бага үнээр ч юм уу 1 гигаваттыг ч юм авахд л одоо манай хэрэглээч одоо бол 1.6 гигаватт л байгаа шүү дээ. Тэгээ энэ бол одоо цэвэр бодлогын хүрээнд л одоо цаашдаа яригдах хол гэж бодож байна. Тэр чанд сайтын тэр хийгээ яваад байгаа одоо ямар ч хилцлүүд хийгээ явж байгаа шиг байна. Урьдчилсанд бас юмнууд гарын үсэг зурсан байлаа. Одоо энэ хэрэгжээсэй л гэж бодож цомдоо би одоо иргэн хүнийхээ хувьд тий. За бид ч ялгаа байхгүй. Тий. Тэгэд энд нэг юм болсон. Энэ засгийн газраас томилогдсон бүрэн эрх төлөөлөгч инх болдог хүн Оросд сая айлчлаад Оросын тэр эрчим хүчнийхэнтэй уулзаад ирэхдээ бид нэр эрчим хүчнийхээ бүх үйлдвэрийг хичгэлөө Оросын стандартад нийцүүлэхээр тохироод ирлээ гэдэг нэг юм ярьсан байхгүй юу? Тэр юу гэсэн үг вэ? Гэхдээ би бол тэр мэдээллийг аваагүй байна. Одоо тэр мэдээллийг бол аваагүй байна. За та тэрийг нэг хараарай. Тийм юм ярьсан шүү цаадах чинь тий. Ерөө одоо тэгж байгаа бол бид нар ч одоо энэ улсуудаар бариулаад байгаа энэ хятад метод тэр нь ч одоо цаашдаа яах юм гэд би гайхаж суусан байхгүй юу? Гэхдээ мэдээж бол одоо бас нөт эрчим хүчний дээр бодлого реформын хүрээнд эрчим хүчний их үүсвэрийн бодлогоо бид одоо бас авч үзэх хэрэгтэй гэж боддог. Өөрөөр хэлбэл ямар төрлийн одоо их үүсвэр байх юм бэ? Нүүрсээр ажилдаг байх юм уу? Нар одоо сайлах бус байх юм уу? Эсвэл одоо хий байх юм уу те? Энэ олон төрлийн одоо түүхий дээр ашиглаж одоо эрчим хүч үйлдвэрлэж байгаа их үүсвэрүүд байна шүү дээ. Энэ бодлогын хувьд хоёрдугаарт нь ямар технологиг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй юм бэ? Одоогийн байгаа юм уу? Одоо жишээл нь ультра одоо юу гэдэг вэ? Одоо сүүл үеийн технологиуд аюул олон гарцсан. Энийг нэвтрүүлэх юм уу? Мэдээж бол олон төрлийн олон улсын ийм одоо стандартын тоноглолууд бас сүүлийн орчин үеийн тоноглолууд орж ирэх нь өөрөө бас давуу ч гэж болдог. Одоо бол хуучин бол дандаа л Оросын л одоо тоноглолууд байсан шүү дээ. Тэгээ энийг бол цаашдаа бодлогоор л энийг авч үзсэн. Тий, одоо та тэр нөө үндэсний реформын үндэсний хороонд байдаг. Одоо бодвол та их яг энэ миний хэл тэндээ ярьж байгаа байлгүй дээ. Яг нь ярьж байгаа. Ер нь бол тэр реформын үндэсний хорооч улсын хурлын гишүүдч бий, засгийн газрын гишүүдч бий. За одоо төрийн бус байгууллагын төлөөлөлүүдч бий. Тэгээ энэ дээр бол тодорхой төвшөнд асуудлаа яриад явж байгаа. Одоо яг хүмүүс бол жоохон хурд шаардаад байна шүү дээ. Та нар одоо үнэ нэмэл ингээд зогсчлоо л гэсэн нэг юм. Тэгэхээр магадгүй дараагийнхны компани засаглал масгалын ч асуудал байх юм уу те. Энийг л одоо бид бол аль болохоор бас төрийн шуурхаа хийх шаардлагатай. За энэ ч одоо сая амралтын өдөр болч байгаа. Багасаа өдөр засгийн газраас тогтоол гараад эрчсэгдэг компани байгуулсан. Одоо энэ таны дээр яриад ингээд нэг удирдлагатай байсныг ашгүй ингээд хэвтэ хэд хэдэн компани ингээд үйл ажиллагаагаар нь ингээд задлагдсан байсан чинь эргүүлээд нэг босоо удирдлагатай юм бий болчихоо гэд ингээд танаа би тэр танаа эрчим хүчнийхний Facebook группт байдаг байхгүй юу? Дотроо их бохимжээнэ та бүх одоо тэр мөрийгээ одоо энэ тэр шийдвэр гаргахаас өмнө тэр улсуудад одоо ярьж хэлдэггүй байсан юм уу ч одоо. Яг Эрчэст Монгол гэсэн тэр компани байгуулж байгаа билээ. Тэгээд энэ дээр бол яг тэр компани талын бас тодорхой мэдээллүүд бол бага л байна л да. Одоо тантай л адилхан л мэдээлэлтэйд байж байгаа. Тэгтээ ямар ч сан захирлан томилогдсон гэсэн одоо энэ компаниудаа ингэж хүлээж авч уулзаад яаж байгаа гэсэн. Тэгтээ зүгээр би бас тэр манай эрчим хүчний групп дээр бичигдээд байгаа зүйлүүдийг бас харсан. Тэгэхээр яг энэ бас компани зорилго нь юу юм те? Одоо энэ компаниудыг нэгтгэхэд одоо энэ үнэхээр энэ компани засаглалыг сайжруулах, үр ашгийг сайжруулах энэ чиглэлүүд тодорхой ажлууд хийж ивэл магадгүй зүг байж магадгүй. Тэгэхээр манай одоо тэгээд буцаад 30 жилийн юм л ухарчлаа гэдэг хүмүүс бас тодорхой мэдээлэлтэй байж магадгүй. Тэр хүмүүс ямар мэдээлэл дээр бас тэгээд байна гэж те. Би бол зүгээр яг одоогоор бол бас яг тодорхой энийг дүгнж хэлэх одоо боломжгүй байна л да. Надад мэдээлэл одоохондоо бага байна. Зүгээр ер нь бас энэ төрийн компаниудыг одоо энэ засаглалыг сайжруулах тэр учир сайдын яриад байгаа бол үнэн байхгүй юу? Сайжруулах шаардлагатай. Одоо өөрөөр хэлбэл одоо тэнийг 2015 онд дохоод нээлттэй нийгмийн хүрээлэнгээс энэ байлын хуугууднаас ороод нэг энэ эрчим хүчний төрийн өмчт компаниудаар үнэлгээ хийсэн байт юм бэл. Тэндээс нэг 100 хоноо авахаас 36 хоноо авсан байт үнэлгээгээр.
Тэн дээр нь одоо яг түүзийн ажиллаж байгаа үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагч юм уу, компани менежмент тэн дээр бол яг л бодит байдлыг хэлсэн юм билээ. Энийг бол одоо засаж сайжруулах хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол магадгүй зарим компаниудыг нэгтгэх ийм ажлыг ч гэсэн хийх заашгүй шаардлага байна уу бол байна. Одоо өөрөөр хэлбэл энэ баруун бүсийн эрчим хүчний систем, алтан авиастай эрчим хүчний системийг энэ цахилгаан дамжуулах үндсэн сүлжээ компанитай нэгтгэхэд бол болохгүй байхгүй. Өөрөөр хэлбэл одоо манай улсад энэ дамжуулах сүлжээ бол төрийн мэдэлд байна гэх хуулийн дээр заасан. Үндсний аюулгүй байдлын зөвлөмжтэй. Тэгээ одоо эн чинь өөрөө ингээд нэг жижигхэн бүс нутгийн сүлжээнүүд чинь нэг томоохон аваар гарахад л тэр аваар устгах чадахгүй төвөсөл хүмүүс очиж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол нэгтгэх заашгүй шаардлага байгаа. За хоёрдугаарт нь жишээлбэл зарим компаниг одоо орон нутагт нь ч юм уу орон нутгаас нь авах ийм процессүүдийг хийж болно. Өөрөөр жишээлбэл өмнө говийн дулааны цахилгаан станц. За ашиглалтанд орсон цагаас л хойш байнгын чиг халаацуулж төр энийг бол 40 жил үрж явж байна шүү дээ. Одоо үнэхээр өмнө говь нь одоо өөрөө бас санхүүгийн хувьд бас боломжтой байх юм бол энийг заавал төр өрөөдөх шаардлагагүй орон нутагт нь өгчөд болохгүй байхгүй. Жишээл орон нутагт нэг станц байж хахад нь дунд нь бас нэг орон нутгийн өмчтэй тэр дулааны борлуулалт хийдэг компани гэл энэ миний ингээд ийм засалруулах юмуд бол нэлээд байгаа. Гэхдээ би бол яг энийг одоо бас төр зэсгээс харж л байгаа гэж ойлгож байна шүү дээ. Тэгээд энэ би одоо өөртөө тохиолдсон явдлыг гэх юм уу та бас ярих гэж бодлоо л дээ. Юу гэхээр энэ манайх ч одоо нөгөө өндөр хэрэглээтэй айл тийм ээ. Тийм тэгээд нөгөө нэг манай тоолуурыг нэг солилцсон байсан. Би тэр над шилээгүй. Тэгээд ухаалаг тоолуургээ чинь тавьчихсан юм байна. Над шилээгүй. Тэгээд тэр нь яадгүй гэсэн чинь тэрийг би мэдэхгүй байсан байхгүй юу. Тэгээд үн мөн нэмэгдээд яас их гарч юм чи одоо тэр та бүхэн чинь нэг юугээ нэг буцаагаад нэг хэрэглэлээ штэ. Энэ шөний тарифыг одоо цагийн нэг өөрчлөлтөө тэгээд энийг чинь 11 сарын 1-ээс бодож чөлөөлөг ингээд ямар ч нэг хоёр өөрчлөлт хийсэн үү те. Тэр мөрий чи би бодоодгүй энэ минь чи одоо энэ манай энэ хэрэглээнд одоо өнгөрцөн хойно та бүхэн шийдвэр гаргасан. Энэ чинь яаж ухарч бид нэр тэр хөнгөлтөө олж авах юм бол энэ тэргээ над асуулт гарч байгаа байхгүй юу. Тэгээ би тэр чинь нөгөө нэг танаа чи явах энэ нөгөө хан уул дүргийн хэрэглэгчийн давчаагаас ингээ уцтай асуухаар тэр юун дээр байдаг тэр улсууд ерөөсөө тэр октод юу ч мэддэггүй шүү. За ерөөсөө ямар ч асуулт мэдэхгүй. Компьютерээр боддоо шүү дахиалагд. Үгүй зөв компьютерийг чи хүн ингэ тааруулж яж эн чинь одоо жишээлбэл 15 хоногийн өмнө миний хэрэгэлсэн юмыг одоо танаа юу чи ингэ шийдвэр гаргаад одоо ухраагаад над буцааж өгөх гээд шүү дээ. Би одоо тэрийг яаж мэдэх үү гэх юм уу над зөндөө асуулт. Тэгээ ингээд яваад өөрөө бүх юм бээр би тэр хэрэглэгчдийн давчин дээр очиод бүр болдгоо. Тэгээд би зайлыг тэр ажил мэддэг тэр инженер юу гэдэг тэд нартэй уулзъя гэдэг ашгүй тэр дотроо байд юм бэ тэр улсууч. Тэгээд ингээд ороод ингэсэн чинь миний юуг сольсон бол таарсан. Тэгээд би нэг урд нь нөгөө нэг 3 фазтай юунд өгийгээд шилжийгээд төсөлд өгсөн байсан. Тэгээд за хүлээж авлаа гэж таг болцсон байсан. Тэгээ очисон чинь манай халиужаа нөгөө 3 фазынхаа юунд шилжчихсэн байсан. Гүн чи та нар очиж тэр нөө тоолор молорч аваад тэр юм өгч хийдиим биш үү гэсэн чи үгүй баха одоо манайх ч ухаалаг тоолортой болцсон. Эндээс ингээд шууд удирдаад цагийн ч өдрийн ч ингээд яадаг болцсон. Тэгээд тэр чи өөрөө дотроо модемтэй таны заалтыг шууд бидний рүү ингээд өссөн үе шийдчихэдэг энэ төргээд бүр тийм ухаалаг болсон юм байна. Одоо тэр чи би энэ үнний өсөлттэй одоо тий бас энэ дээр бас дэвшил гарч байгаа юм байна л гэж бодож суусан байхгүй юу тий. Тийм зөв. Та бол яг зөв харсан байна. Одоо бид ингээд үн тарифт өөрчлөлт оруулсан дараагийн арга хэмжээнүүдийг зохицуулахаараа биднээс бас авч хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл одоо яг таны саяны хэлдэг цахилгааны хувьд бол ухаалаг одоо сүлжээг үүсгэх. Энэ дотроо бол ухаалаг тоолуур те орж байгаа. Бид бас Монголд ч бас ийм бэлэн одоо сайн жишээ байна. Дархан сэлэнгийн цахилгаан төгөх сүлжээ 100% одоо тоолуур нь ухаалаг болоод тэрийг банктайгаа уйдсан тий. Улаанбаатарын сүлжээ бол хараахан хийгдэг байсан. Ингээд бид бас нодлон 130 мянган тоолуурыг одоо энэ тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор их хөөсөрөн шийдээд энэ жил 130 мянгаыг хийж байна.
Тэгээ тоолууруудын одоо ингээд ухаалаг болгоод тэрийг банкныхын системтэй уяад өөрөөр хэлбэл хүн өөрөө хаана явж байгаа байрлалаас үл хамааран өөрийнхөө хэрэглээг хянчдаг, төлбөрөө төлждөг, таслах залах үйлчлэгийг авчдаг ийм л систем рүү бид орох нь хамгийн зөв байгаад байгаа. Өөрөөр хэлбэл тэгэхээр бол та бол яг зөв л хэлж байна л да. Одоо жишээлбэл тань дээр ийм тоолуур тавиад ингэсэн болвол таны хэрэглээг дараа нь агшин бүрээр нь та одоо тэдэн сарын тэдний өдрийн тэдэн цаг тэдэн минутын хэрэглээг би үзье гэнгүү тэндээс гаргаал ирнэ. Одоо жишээлбэл дархан дээр одоо тэр сууж байгаа байцаагч дархан биш бүр одоо Төв аймгийн одоо Жаргалан суман дээр байж байгаа нэг айлын юуг таслыг бол дарханаас тасалж болж байгаа. Ингээд өөрөө ийм. Гэхдээ ийм юм лөө бол одоо бүгдийг оруулъя гэдэг ийм ажлыг бол зохицуулах ороос хийгээд явж байна. Нэгдүгээр, хоёрдугаарт нь энэ дулаан дээр их асуудал байгаа. Одоо та бол яг асуух гал ингээл байгаа дах шиг байна л. Одоо ингээд дулаан чи ингээд айлыг метр квадратаар аж ахуй нэгжийг метр кубээр ингээд тооцож шít. Эзлэхүүнээр нь. Тэгээ ингээд эзлэхүүнээр нь тооцохоор хэтэрхий халуун байгаад байхаар хүн чи яаж яанаа агаараа порчкон голгол ингээд тохируулж байгаа тий. Хайрын агаараа ингээд дулааны гадагшаал хайж байгаа шít. Тэгэхээр энэ дээр бид бас судалгаа хийлгээд ингээд одоо ажлын хэсэг зохицуулахаас гарцсан холбогдох мэргэжлийн байгууллагуудаа ороод ингээд ажиллаулаад явж байна. Ер нь цаашдаа бол дулааны гэсэн тоолоороо тооцдог болъё л гэж. Хүн өөрийнхөө хэрэгэлсэн хэмжээгээр л мөнгө төлөх нь шударга. Тэгэхгүй бол ингээд нэг юм эзлэхүүнээр ингээд тооцдог нь өөрөө хүмүүс төртөл айгу ийм төвөгтэй. Тэгээ ингээд судлаад үзэхээр Улаанбаатар хотын одоо нийт орон сууцны айлуудын нэг 51% нь тоолуур суйрлуулах боломжтой гэсэн юу гарч ирж байгаа. 51% нь. За 49% нь боломжгүй гэнэ. Тэр нь яадаг вөхөр одоо манай 40-50 мянгатын хуучин байрнууд одоо нэг айлаар нь дамжаад дараагийн айлаар нь ороо явдаг учраас та одоо хэрвээ тэнд хаачих юм бол бусдаа айлдаа нь бол. Тэгээ энэ дээр нь бол тодорхой одоо тэр аллокатор гэдэг хэмжүүрийг тавих боломж байна уугүй гэдгийг судалж байна. Одоо нэг дулааны үн тариф чинь бас нэмхийн наан бэлтгэл ажил болгоод болвол одоо бас энэ тоолуур моолуураар тооцдог тэр зэсмээ аж ахуй нэгж байгууллагын төлхөө тоолуураар тооцдог болгоё. Тэгээ тоолуур нь өөрөө бас тооцоход метр квадрат метр кубээс араа бас хямд байх эдийн засгийн хүмүүс тоолуур тавиулахын сонирхлыг бүрдүүлнэ шүү дээ. Тэгэхээр ийм юмуудыг одоо биднес ингээд үе шаттайгаар аваад хэрэгжүүлж байна. Энэ дээр бас би нэг зүйл хэлхээ мартчихж тэр гэр хорооллын цахилгааны халаартаа шийдсэн айлууд асуудал гаргаадсэн шүү дээ. Тэрийг бол засгийн газараас бас тогтоолд өөрчлөлт оруулад нөгөөх шөнийн хөнгөлт гэдэг юм дээр нь одоо нэмж өгч байгаа. Өөрөөр хэлбэл орооны 9-өөс өглөөний 6 цаг гэж байсан баг үргэлжлэх хугацааг нь тэрийг нь орооны 9-өөс өглөөний 9 болгоод уртсгachж байгаа юм. За дээр нь эн чинь ингээд 380 вольтын сүлжээнд толбогдсон айлд бол 1500 байсан гин 3000 болгоч киловатт болгоч. 220 вольтын сүлжээнд толбогдсон айлд 700 киловатт байсан гин 1500 болгочихж байгаа. Өөрөөр хэлбэл нэг энийг нь 100% хөнгөлнө. Энээс илүү гарсан гин 50% гэж байгаа байхгүй. Тэгэхээр хөнгөлт бол ер нь багтаагүй. Өөрөөр хэлбэл бол тэгэхээр ийм байдлаар л одоо бид бас асуудлыг шийдэл явж байгаа. Тийм. Тэр өглөө 6 хүртэл байсныг 9 болгодог ч одоо манайд бол бас л их нэмэр болсон шүү. Тийм. Одоо л энэ нөгөө юун дээр гарах байх та гэдэг харж хүлээж байна. Зөв. Тийм. Сэргэрт хэрчим хүч одоо бидний ирээдүй за бидний ч үз дэлхийн ирээдүй бол одоо сэргэрт хэрчим хүч одоо ногоон хөгжил гэж байна. Яг Монгол улсын хувьд одоо аль нь хамгийн ашигтай байна? Одоо тэр нар сар одоо юу гэдэг ус тийм ээ. Яг ер нь Монгол улс ч өөрөө сэргэрт хэрчим хүчний ариун нөөцтэй байна. Нарны, салхины тий. За усуул харьцангуй бас бага. Тэгэхээр энэ нөөцөө бид бас ашиглах хэрэгтэй. Энэ чинь бас боломжтой. Тэгээ энэ нөөцөө ашиглаад бид сэргэрт хэрчим хүчийг бас тодорхой түвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ өөрөө яг Монголын төвийн эрчим хүчний системг үндсэн эрчим хүчний салбар системдээ бол одоо тодорхой хэдэн хувийн нүүрсээр ажиллах юм, хэдэн хувийн сэргийтээр ажиллах уу гэдэг энэ балансыг бас анхаарах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй бол одоо бүгдийн 100% сэргийтэх болгочно гэдэг ингэж үзэх юм бол бас жоохон боломж муутай. Герман ч гэсэн бас тий Меркелийн үед бол ер нь сэргийтгэхээр бараг 100% хангаднаас зорилт тавил явсан шүү дээ. Тэгээд тэр нь өөрөө ингээд тасад цааталд маш их гарсан, асуудал гарсан, буцаад атмост нүүрсний станцуудаа явуулсан ч гэдэг юм уу. Тэгэхээр бол одоогийн байдлаар бидэнд харагдж байгаагаар бол
Магадгүй бас энэ сүүлийн үед манай энэ сайд аганаар хэлээд байна шүү дээ. Экспортын асуудлыг сэргээхтийн том их усүр бариад экспортод гаргая гэдэг. Магадгүй энэ бас нэг мөнгө олох боломж байна. Тийм их усүр нь байж байгаа юм чинь. Тэгэхдээ энэ дээр бол Монгол улс өөрөө яаж ашиг хүртэх вэ гэдэг л сайн бодох хэрэгтэй юм байна. Одоо татвараар хүртэх үү, газрын төлбөрөөр хүртэх үү ч гэдэм үү, эсвэл түрүү чи миний хэлдгээр маш хямдаар одоо тэндээс нь өөрсдөө авах ч гэдэм үү. Тэгэхээр энийг л одоо бодлогын түвшинд сайн ярих хэрэгтэй юм бол гэж ойлгож байгаа. За баярлалаа. За баярлалаа танд. Цаг өндөрлсөн байна. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад манай студид ирж ийм тайлбар хийж өгсөн танд баярлалаа. За танд болон танай албаныханд одоо ажлын өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтараа түрүү яртай.